Тэгээ өнөөдөр Төг ахын доолтод үргэлжлээс та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдөр алгад шээ Төг. Тэгээ Монголын бүжгийн урлаг 2 төвгөөтэй болсон. Нэг нь мингтэй, нэг нь яг тэр жигтэй минг гэж байна. Муухай шээ. Тэгтээ Төг ахыг яг ингээ одоо бүжиглэхээр нэг юм яагаад ч нэг юм бид нөө шинэ жил мэжил хөтлөхөөр нэг юм согтуу ах яаж идэг вэ? Яг тэр шиг л харагдаж шээ. Бasta нэг чин санаа од бод бол айгүй гоо яг бүжигч юм шиг харагдаад байна. Төг ах нэг согтуу ах шиг л хөөц мөсөнд туслаа шээ. Тэгээ өхөөрдөн дээ. Тэгснэ нэг тэмцээс 2 хасчдаг ч миний ахыг яаж байгаа юм бэ? Төг орох за бойл гинэ гişээс. Тэг 2 харыг өрсөлдүүлчихдэг нас дээ. Тэгээ мэдээж арай царайлаг харыг ард түмэн сонгож. Бас нэг жижиг хараар яах вэ те? Бас нэг арай би хаатай хар байсан дээрээс. За тэг өнөөдрийн одоо халуун альч өрөнд бий байгаа. Тэг араас банчаан гарна тэгээд. Сая үүдний хэд бол зөвөр юу шүү заяа. Комедиг бас хэрхэн муу хийдгийг бас үзүүлэх тоглолт явсан баг. Тэг түүгээ хаймар зөвөн буус. Хамгийн муунуудаа үүдэн яаж маасна. Өөрөө гарч хамгийн ноён өргөлийн хийж мэх гэдэг байгаа. За тэг наваг даби гэдэг. Тэг өнөөдөр би нэр оюутлогод ажилд орсон. Оюутлогоо гэдэг газар ажилд орсон. Тэг алгадчихгүй. Яагаад ч оюутлогын зурагтай ингээд зураг 50 гол хүмүүс мөнгө асуугаа ш. Айгүй байт. Анда 50k байна уу гэж. Ямар 50k байхгүй гэлтэй нь шүү дээ оюутлогоо. Одоо бүгд асуугаа шээ. Тэгээ оюутлогыг би чинь анх ямар ч уурхайн нэг ойлголтгүй очсон байхгүй юу. Яг юм зүгээр юм тоос шороо бүжгэлсэн нэгс новшин газар байгаа бох гэд. Очсон чи оюутлогоо чи юу вэ гэж. Яг юм бүх юм байгаа фитнес, кино, тэгэл баар маар бүх юм байдаг газар л. Нэг юм би нөө өвөл очсон чи бүгд юм олбор шар хүрдгнүүдтэй бүгд юм адилхан харагд. Ягаад чи нэг миллионууд донд ороод ирсэн. Хашаа чарсан миллионуудтай тоол молонд ороод. Тэгс чи оюутлогод нэг орой болгоо 4 пив уух хэрэгтэй байхгүй. Яг нөө ID-га дараад 4-өөс их ууж болохгүй 4 пив уувал маргааш нь тэр чинь үлээлгээ гарахгүй гэдэг ч юм уу тийм дүрмтэй. Тэнгүүд монголчууд яг 4 уухгүй л байгаа юм л та нэг юм 8-ыг шааж 16 мургыг шаацсан минь сууж чаддаг. Шаасаа. Тэг гайхаад сохох 4-ыг уугаа яа сохтоод байна гэж 30 мөчийг шаацсан минь нэг амьдрал ярьж байна. Яад юм гэж одоо би нөө шинэ ажилтан болохоор ахнар залгаа за амиад арчих гэж байдаг. Тэр чинь уул хоолоо идчихээ тэр баараар нь дайраал цааш. Амиад дарж 4 бие өгчүүл яваад. Амар. Анхтай амар нэг юм амар царайтай гарсан ахын дунаад амиа өг шиг. За бид ингээд алуулчт юм гэж бод. Тэгсэн чинь сая манай нэг шинэ залуу ажилд ороод ийм хил муутай. Яг нөгөө Пиглангийн кино үзэж байна таад анимашн. Тэрний яг нөгөө хин шиг ярьдаг байхгүй нөгөө архичин өхөр шиг ярьдаг. Тэгээ тамжид гэдэг залуу. Анх орж ирэл сайн байна уу намайг тамжид байдаг гэж орж. Бүгд инээгээл тэгсэн чинь тамжидын хийдэг ажил болохоор юм том машин барьдаг байхгүй. Том машин бариад уурханаа талбайнууд руу орохдоо заавал диспетчерээс зөвшөөрөл авдаг. Тэгэл ингээд нөгөө диспетчерээс АФТ 100% талбай боллоо гэж хийж ойлгохгүй нөгөө цаадлаас за давтаарай л гэдэг. АФТ 100%. Тэг хүн яг сүлдээ хичээд юм бил ингээд АФТ 100% талбай боллоо. Үгүй заараар гэдэг. Хамгийн зовлонтой босож гарахтаа бас зөвшөөрөл аваад АФТ 100% талбайгаас. Тэр аав хөрхөн дараахан задуу. Би асуух ба чи өмнө нь ямар ажил хийдэг байсан гэж. Манцсан машин ажиллагын газар ажилладаг байсан гэл тэгэхгүй. Чи машин ажиллагын газар юу хийдэг байсан гэж. Мань ингээд хавцагаас уудай төсөө уцтаа маснаа авал. Тэнгууд хэн заахгүй. Би атаад яваадаг юм гэж. Удаа өөргөө ажил хийсэн үстэй. Уудай төсөө хэн ойлгох баг ажил зогсож ойлгохгүй би. Навшаа яриад байна. Тэрний өмнө уг нь цахилгаан ч залуу байгаа байхгүй юм. Тогны мөнгө нэгдэг ажил хийдэг гэсэн айл өдөр ороо. Хин ч тэгээд өөдөөс нь зайл гэдэг. Яа аргагүй ч нэг гараад тогны мөнгө өгөө гэдэг. Үс зайлоо гэдэг. Багт арах. Тэгээд их нэртэй 3 хүүхэдтэй. Тэг чи ингээд секси амьдрал мэмжилж ямар авах вэ хамгийн нэгэд асуудаг байхгүй. Тэгсэн чи яг ичсэн. Би жоохон садист тустай. Яа зэдэс тийс. Миний нэг хэл. Оттиноо гэдэг. Ямар секси байхгүй мөр хөөрдөж ажилладаг. Оттиноо гэдэг. Тэр нэг өрөөнд амьдэрдэг. Айгүй. Өглөө шууд нүүрэн дээр андаа босоо хоцлоо гэж. Сүлдө дагаад тийж ярьдаг болчдөг л шүү. Өрөөндөө гурвал байдаг хгүй. Тэг нэг нь бүр амар удаан гүний уурхад ажилласан ахгүй. Тэг нилийн шивэртэй ахгүй ёо.
Амар тэр гүнд чи бас ямар ч юм асуудалтай болж байгаа. Ах тэгээ ядчих бүр амар үе гутлаа тайлангууд баг ногоон гарч ирэн шээ. Хээ ширнэ өнд таа. Гутлын гадаа тавь бараг хаалга төгшөө шүү. Хараа өдөрт хөлдлөө. Тэр амар ах. Тэгээ би хэлэхгүй таахаа наадахаа ингээд одоо ингээд бүх юм ингээд гой болцсон шүү дээ. Ханаад ч арилгадаг болцсон гэсэн чинь ах нь маргааш арга хэмжээ авнаа гэлэхгүй. Тэгээд маргааш нэрс чи нөгөө ногоон хүн чи бүр болтроо болчихсон. Бараг зогж авах нэ бүр ингээд яатсан бэ гэдгс чи нөгөө хөл рүүгээ өнөртөө ус цацсан баг. Амар уус тийм ийм том шивэргээд ийм аавраа байж байгаа шүү дээ. Тэсм өнөртөө уус гэдэг ус ийм аавраа гэдэг нийлүүлээ шээ. Хоёр панда панк шээ. Тэр шиг зүгээр тэрүүгээр нэг юм бол. Тэг би тэр хахаас амар хариугаа авдаг. Би ч шүүн амар хорхиж унтдаг. Тэг хүн чинь нэг юм хорхирлтанд дасны байна л да нэг юм тэр гэдэг дасны бэ. Тэг би ч яг тийм байхгүй. Тэг магаар хурдан унтна. Нүдэ энээл гэдэг яг юм ячаад уурхад хэлчих муухай аваар галын дохио шиг шааж. Би шүнжин тэгээ шанаг одоо тэр арга нөгөө шивэр ногоон дараг заа тэр тагаална. Амар шүдэг. Тэгээд өглөө ингэ толгоо өвдсөн. Чаа хөрхөөр толгоо өвдөс ирэнгүү тамжид андаа болов. Өөр гурван юм хамт амьдрээд байгаа. Наваартай гоё. Тэр саяхан нэг намайг юу яагаад биш нөгөө комеди ойр бичлэмжлэг хийгээгүй хүмүүс ойдлоход ингээ хараад яг комедиан гэж хүлээж авахгүй харж харжсан. Биш чи хагнууч нөө гэж. Тэр захилгаан ч юм билүү. Өмнө нэг юм шал өөр газар таарж ирсэн юм шиг. Тэгс чи одоо сүүлийн үед манай юу яадаг болчих. Манай ч амар эротик нь хийдэг болчих. Манай өдөрт нэг эротик нь хийж. Тийм ашигтай байд юм шүү тий. Тэр наа ойдлоо гэж тэрэж битүү үзэн нэг байл. Тэгсэн чи нэг өдөр над руу миний можгагийн киног үзлээ би. Тэгс миний можгч юм амьдралд ойрхон биш байгаад байна нэг юм хоёр хүн цаана орооцолтол тий. Наа нэг өстө өгүүлэг уншаашаа. Эхнэрээсээ торгон мэдрэмжийг юунаас авдаг вэ? Тэгэж өгөөш цаана нэг хоёр хүн орооцолтол үзэх. Тэр би за энэ шалж тэнэг кино байна гэж бодсон. Над руу нэг өдөр миний можгоогоос залгадаг байхгүй. Да би юу чамайг кинонд тоглох гэсэн юм. Тэг би гайхаад бүх залуун дууссан багт надаар яах гэдэг гэж. Тэгээ дотроо дуртай. За ер нь тоглоно гэж. Тэгээд тоглохоор боллоо бүр ингэ. Тэгээ би бодохгүй энэ нэг юм хөдөөний кино шахах гэж. Хөдөөний сцен хийх гэж нэг тий би нэг юм нор зөрнөөсөө бууж ирээл тий. Би дулмаагаас торгон мэдрэмжийг өнөөс авдаг бай. Дулмааны тарган шар өгөн байж байгаа тий нэг юм тийм кино хийх чинь гэж бодвол. Тэгээ ирсэн чинь үгүй би ч хөдөөний биш хотын UB camp гинэ. UB camp гэж болооч ингээ машиндаа ингээ явжсэн чинь. Миний хойдлын суудалд хоёр хүн орж ирээ зэгс юм гэж. Би тэр зэгс явж хамаагүй юм. Тэдрүү харснаа доргон мэдрэмж шаа. Бадай юм дэн тоглох гэж. Тэгээ тоглосон шүү дээ. Миний нүд таад анзар миний нүд ордог зэрэг. Угаас хүртээ гарс гэртээ усан мосонд ордоос амар гарсан. За тагсан гэж болооч. Гэтэ яагаад ч хүн ингэ толинд хардаг нүцгнээр би энэ ханаасаа ч ладрын харагдаж. Тэр нэг бивдэхгүй нэр нь ладрын юм. Тэгээ манайхан бас маа комеди зулаа ус ирэх гэж тоглосон юм. Тэгээ биш нөө өрөөд кино үзээд нөө янз бүрийн хийхээ дуртай. Чи 14 хоног өөр юу хийхтэй. Тэгээ яг таньдаг юм ихтэй гараад тэрс тэнэг шаад байна шүү дээ. Боо баг за шанаач зулаа байна. Зулаа байх шүү. Одоо сүүлээс нөгөө нэг та тийм бөөд итгэдэггүй юу? Итгэдэг юм байна уу? Би ч амар итгэдэг байхгүй юу? Тэр ингээ бодсон ингээ бөөч ингээ ирээдүг хэлж байгаа ч очиж ингэж явуулстай баян сатгал сайхан амьдрал гээл тэ. Тэг яг өөрсдөө ягаад тийм баян сатгал шаахгүй юм бэ? Ачаал юм дамт тарьж мэрчээд нөгөө хамгийн сайн бөөхөр дамт тарьж 7 бодлоо. Ягаад зайсанд байхгүй гэдэг тэ. Зайсанд юм жимитэй бөө ирвэл би ч шүтэн үстэй тэ. За намайг л одоо сайхан тэгсэн манайсаа 7 дөрөв байгаад тахаар нэг итгэл төрөхгүй байгаа. Тэг бөөг судлаад үзчих юм бэ. Одоо манай би хэрвээ бөө болох юм бол бараг 200-300 жилийн өмнө нас орсон манай өвгдөө эзэл миний ингээд биеэр сүнс нь орж ирэх юм шүү. Тэгэнгүүт ирээдүйд ингээд бодохгүй. Ирээдүйд би одоо нэг хамаатныхаа бацаанд сүнс бөө болоод орж ирж штэ. Пак орж штэ. Вэт бэн гэж хэлсэн. Виски шай. iPhone хэд дээр явж ийн гэж надад. Би бас гайгүй зүйл. Осорч амаа мама яг ирээдүйд бай тэ. Орж ирвэл заавал нэг сарпанчтай буух хашаа тэ нэг
Хэд сэнгэрийг мингэр байгаа болцсон шээс зүгээр. Гай маа бас ингэж орж ирж байна шээ. Ма төөгөө авах орж ирдэг бол байна. Та орж шууд цагаан юм шаач. Бүдөө хаар бөө орж ирдэг. Бүжгэн хөө би тэр гэж үгээд байдаг. Бүжгэн дуртай мөртөө. За баярлалаа. Баярлалаа. Өөрөөр хадуу хэлчих байлаа. Үйлчлүүлээ комедиан хадуу гэж зөв өөрөөр банч.